За бүгдэнд нь өглөөний мэнд хүргье. За нэг ийм тайланг нэг хилцэн болоод нэг үр дүнгүй шахуул юм яваад байгаа юм аа. Тэгээд тайлагнж байгаа болоод хяналтанд авж байгаа асуудал нь нэг тийм инээдтэй. Нэг хуулиар ийм дүрм журм гаргах зөвлөл батлах байсан чи батлаагүй одоо хүртэл гээд. Энд юусоо чухал биш байхгүй да. Уг нь бол бас олон жил хэлээд байгаа. Анх энэ засгийн газар дээр энэ хян шинжилгээний журам батлахад бас нэг арай өөрөөр авч үзээгээд улсын хурлд энэ дүрм журам батлагдсан гэдэг тайлагнахаас илүүтэй магадгүй энэ хуулийн хэрэгжилт нь нийгэмд ийм эрг нөлөө авчирлаа, ийм сөрөг нөлөө авчирлаа. Ингэж бас татвар дээр ачаал үүсгэж гин. Эсвэл хүний эрхийг ингэж дээрдүүлж гин, бид олон улсын гэрээ конвенцээр хүлээс үүргээ ингэж биелүүлж гин гэж тайлагмаар байна. Та нарын хуулиа одоо хэрэгжүүлж чадаагүй ажлыг бид энэ сонсоод яа тийм юм. Нэг зөвлөл баталж чадаагүй, журам баталж чадаагүй. Тэгэхээр цогоо дарга энэ юусоо анханасаа бас энэ хууль зүйн байнгын ороо улсын хурал дээр энийг нэг авч үзэхгүй бол энэ бол ерөөсөө ингээд үр дүнгүй байгаа байхгүй. Тэгэхээр бидэд энэ хуулийн нөгөө эрг сөрөг эффект юу болов гэдэг зүйлийг л авч үздэг баймаар байна. Энэ хуулийг цаашдаа яах юм бодлогын өрөөнд гэж ярихгүй бол одоо энийг харалтаа инээдтэй байгаа зү. Тийм журмуудыг баталж чадаагүй, одоо хүртэл батлаагүй. Ийм юм яриа сууж ийн гэдэг чинь бид нар нэг талтай харамсалтай байхгүй да. Тэгэхээр энийг уг нь ерөнхий сайдын дээргээд хууль тогтоомжийн агентлаг байгуулъя гэдэг чинь ерөөсөө л энэ. Тэгээ ерөнхий сайд чинь улсын хурал дээр хууль тогтоомжийн биелэлтийг өөрийнхөө хариуцж байгаагүй үед бид нар тэгж тайлагнана. Сайд нараас танаас салбарын хуулиуд чинь ингэж эдийн засгийг боомлж байгаа юм байна, чөдөр болж байгаа юм байна. Хүний эрхийг ингэж дордуулж байгаа юм байна гэж ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингэж хардаа. Тийм журмаа батлаагүй байна, ийм журмаа батлаагүй байна. Энд ч одоо шал инээдтэй. Ингэж төрийн ажлыг хийдүүлээ халтууртгаа болио залуучуудаа. Жог өөрчлөөч. Би энийг одоо ингээд улсын хурал дээр одоо 2 дахь 4 дахь хуулиар явж байна. 4 дахь хуулиар болгон дээр яг ингэж хэлээд одоо өөрчлөгддөг. Тэгээ нэг үр дүнгүй орж ирээд нэг юм формалны баахан хурал явчихдаг. За энийг давтаад нэг хэлчихье. Тэгээд нэг томтой юм асууя. Олон улсын гэрээ конвенцүүдийн орчуулгаас эхлээд талдаатай байгаа. Энийг нэг компаничлж нэг засъя гэж байгаа. Засъя гэж байгаа. Нэр томьёонуудын бид нар бас жоохон агуулгын буруу ойлгоод орчуулсан зүйлүүд байгаад байгаа. Хоёрдугаарт энэ UPR ч гэдэм үү энэ олон улсын гэрээ конвенцүүдийг тайлагнахтаа хүнтэйгээ хамт тайлан халгуулцдаг. Тэгэхээр уг нь энийг Монгол улсын нэгдсэн орсноос хойш бүх тайлангуудаа ягаад олон улсаас өгсөн зөвлөмж түгэлт хилцүүлгүүдийг ингэж агсаагаад аль төрлийн институт энэ дээр нь үүрэг хүлээж тайлангийн гаргаж байгаа хэрэгжүүлж байгаа гэдгийг мэдээллийг нэг сан бүрдүүлчихье гэдэг. Тухайн одоо гишүүн цэндийн мөнгө хөргөл гишүүнээр ахлаад бидэд ингэ ярьж исэн юм а. Тэгээ гадаад хэргийн ам амлалт аваад бидэд энийг мэдээллийн сан үүсгээд за микрофон сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. Тэр ажил маань хаана явна? Тэгчүүл хүнтэйгээ ажил явахгүй. Бидэд ингэж олон улсын байгууллага дандаа давтамжтай худлаа хэлдэг мартчихна. Байхгүй болчихно гэсэн үг. Бидэд нэг баахан амлалт авчаад дараа нь дахин өөр юм ирдэ. Нөгөөдөлд бол архив нь байгаад байдаг. Бидэд болохоор энд ярьсан хэлсэн зүйлээ мэддэггүй байхгүй. Энэ юу болж байна? За хоёрдугаар тэр үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийг дагуу нэлээд олон хууль тогтоомжийг өөрчлөх ажлыг засгийн газар таалгасан. Тэр хаана явна? Хин хариуцах вэ? Хичнээн хууль нь орж ирээ, хичнээн орж ирээгүй юм вэ? Энэ дээр нэг томтой хариу өгөх чи. Тэгээ бидэд энэ цаашдаа одоо инквер сайд ажиллаа аваад одоо нэг ганц нэг юм төрийн бүтээмжийн энэ асуудал дээр нэг зөв болгочихооч. Хэдүүлээ ингэж хардаа. Тим дүрм журам батлагдсан гэхээс илүүтэйгээр энэ хуулиар ямар үр нөлөө авчироо гэдэг зүйлүүдийг ярьдаг байх юм бол бодлогын асуудлууд маань энэ ч гэсэн цэгцрээд гарнаа. Бидэд энэ луг анхаарах юм байна гэдэг. Тэгээ тэр дүрм журам гарснараа үнэхээр эерэг байгаа мó сөрөг байгаа мó мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Ийм зүйл байна. Тэгээд саяын тэр хоёр асуултанд яг тодорхой хариулт өгөөч. За 3 дугаар микрофон гадаад яамны төрийн нэрмичийн дарга мөнх төшиг. Гадаад харилцааны яамны төрийн нэрмичийн дарга мөнх төшиг сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилттэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд мөнх хөрөл сайд үед болон бас хийжсэн ажлууд байдаг. Тэгээ яг сая гишүүний хэлсэнчлэн энийг компанид ажил болгож бүх төрлийн институцийг нэг чиглэлд нь оруулахгүй бол зөвхөн гадаад харилцааны яам дээр олон улсын гэрээ хэрэгжилт байдаг гэдэг нь өөр хангалтгүй байгаа. Тэгэхээр хууль зүйн байнгын ороос өгсөн чиглэлийн дагуу 2 жилдээ нэг удаа Монгол улсын олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүрэг тэр дундаа хүний эрх аюулгүй байдалтай холбоотой гэрээ конвенцийн хэрэгжилтийг сонсдог энэ шинэ горимд шилжиж байгаа энэ бэлтгэлийг бас
засгийн газрын түвшинд хангааж явж байна. За яг гэрээтэй холбоотой асуудлыг бол гадаад харилцааны яам бусад байгууллагатай хамтраад хийж эхлүүлсэн байгаа. Энэ хүрээндээ олон улсын гэрээний цахим санг байгуулах засгийн газрын бас шийдвэр гарцсан. Энэний дагуу ажлууд нь хийгдэж явж байна. Тэгээ ер нь бол энэ дээр бас шүүхийн байгууллагатайгаас хамтарч ажиллахгүй бол хэдийгээр бид нар олон улсын гэрээ нэгдэж ороод байдаг боловч яг одоо мониш зарчим бол Монгол бас хэрэгжиж гин үү? Олон улсын гэрээ маань хэрэгжиж байгаа юу гэдэг нь өөрөө маш том асуудал болчиход байгаа. Тэгэхээр төрийн мэдээллийг хэвлэлийн санхүүжилтийг бас хариуцдаг энэ асуудлуудыг маш тодорхой болгохгүй болохоор бид нар гэрээгээ сойрхон баталчаад төрийн мэдээллийг хэвлэхгүй байгаа ийм асуудал байгаа. За UPR-тай холбоотой буюу Монгол улсын үнийн эрхийн төлөв байдлын асуудлаар өнгөрсөн онд бид нар 11 сард нэгдсэн үндэсний байгууллага үнийн эрхийн зөвлөлд тайлангаа хамгаалсан. Тэгэхээр энэ жилээс эхлээд бид нэр тайлангаа хамгаалсан даруйдаа төрийн бусад байгууллага яамдаа үргэлжлүүлж явдаг. Энэ хамгаалсан тайлан зөвлөмжүүдийгээ бид засгийн газрын хуралдаанд танилцуулаад бүх байгууллагад ерхий төлгөө гаргаад дөнгөж сайхан батлуулчаад ингэж явж байгаа. Өнгөрсөн удаа бол бас жоохон хугацаа алдсан юм байлээ. Цаашдаа энийг чигдрүүлж явах дээр гадаад харилцааны онцгой анхаарч байгаа. Баярлалаа. За дөрөвдүгээр микрофон. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. Энэ гадаад яамны төрийн нэрийн бичгийн даргын өгсөн мэдээлэлээр нэмж тодруулахад энэ олон улсын гэрээ конвенцийн нэр томьёоны орчуулга алдаатай гас болоод энэ асуудлууд бас хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, энэ конвенцийг хэрэгжилж байгаа байгууллагуудын хооронд бол бас ажил хэрэг уулзалтуудыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл нэр томьёог зөв болгоод орчуулах гэхлээр агуулга руу нэлээд өөрчлөлт ороод байгаа учраас эргээд тэр агуулга нь эргээд хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа учраас энийг бол техникийн шинжтэй буюу засгийн газрын түвшинд энэ орчуулгыг нянзлаад ингэх болцоо байхгүй төрийн мэдээлэл хэвлэлцсэн учраас тийм учраас энэ олон улсын гэрээний хуульд өөрчлөлт оруулаад энэ сайн зүрх гишүүний хэлж байгаагаар орчуулгын энэ одоо алдаатай байдлыг хийх тохиолдолд засгийн газарт эрх олох байдлаар ингэчих юм бол энийг засгийн газрын түвшиндээ орчуулга хянан баталгаажуулах гадаад. За одоо гүйцэтгэд хариулах дөрөвдүгээр микрофон. Гадаад яам, хууль зүйн яам хоёр бол одоо олон улсын гэрээний орчуулгын хянан баталгаажуулах энэ 2 сайтын хамтсан журмаараа явж идэг. Тэгэхээр энэ хүрээндээ энэ орчуулгыг дахин одоо хянаад ингээд төрийн мэдээлэл шинжилж хэвлүүлэх энэ ажлыг одоо хууль өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг бол ажил хэрэг олцсон үед бол тогтж исэн. За танид үрдсэн бас энэ конвенцийн тайлангийн мэдээллийн энэ сан байгууллагатай холбоотой асуудал бол үнэхээр яхаарахгүй тулгамж байгаа асуудал байгаа. Энэ олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хариуцсан, тайлагныг хариуцсан одоо хэд хэдэн яамдууд байдаг. Одоо хөдөлмөрийн яам, батлан хамгаалах яам, эрүүл мэндийн яам ч гэдэг юм уу, уулзсан яамнаас гадна. Тэгэхээр энэ конвенцүүдийн тайлан мэдээллийг засгийн газрын одоо тайлан мэдээлэл доктор шийдвэрийн биелэлтийг хүлээж авдаг энэ систем дээр тулгуурлаад одоо хэрэглэх газар дээр нэгтгэхэд ингэж бол одоо яасан бэ гэдэг саналыг бол хэрэглэх газартай хууль зүйн дотоод хэргийн яамаас хөргүүлсэн. Ингээд энийг бол бас ажил хэрэг болгоно. За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. Мэгмар дараа дээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой нэг хууль тогтоомжууд таана. Тэрийг л нэг хариулаад байгаа ч. Тэгэд миний зорилгыг та хэд мань ойлгохгүй байна. Би зөвхөн UPR яриаг байхгүй. Энэ нэгдэж орчод байгаа олон улсын гэрээ конвенцүүдийн чинь заалт болгоны дагуу бидэд үүрэг хүлээж байгаа. Энэ тайлагналтын явцад энэ яг тухайн заалт болгон дээр гишүүн орнуудаас өгсөн зөвлөмжүүд байдаг. Зөвлөмжийн хэрэгжилтүүдийг ямар байдлаар явж байгаа гэдэг. Яг энийг бид нар мэдээллийн сан үүсгэх юм бол тогтмол мэдээлэл нэг одоо зөрүүгүйгээр тайлагнахаас гадна ядаж манай энэ дотоодын статистик гарах юм чинь цэгцэрх гээд байгаа. Одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенц дээр тэгдэг байхгүй. Хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хууль зүйн туслалцаа авсан байхэр бид нар механик аргаар түүдэн штэ. Яаж энийг ингэж яачих юм бол салбарууд ч хүртэл ингэ мэдээллийн сангаа гарах юмнууд чинь цэгцрээд явах гээд байгаа юм аа. Тэгээ энэ хуулийг бичсэн байгаа штэ мэгмар дарга. Наа чин бүр ингэ аль эзэн бичээд ингэ ерөөсөө ажил явахгүй. 4-5 жилийн өмнө ингэ бичээд тавьсан хууль одоо хүртэл орж ирэхгүй ингэ юмаа цэгцэлж. Яг гүйцэж хариулах. Асууж. Тэр үндсэн хуультай холбогдсон асуултанд нь мэгүр дарга хариулъя. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдуулаад үндсэн хуулийн өөрчлөлт
ажилчдыг нийцүүлж хууль тогтоомжийг өөрчлөх үүргийг бол засгийн газарт улсын хурлаас өгсөн. За энэний дагуу бол одоо холбогдох яамдууд бол өөр өөрсдийн чиглэлээр үндсэн хууль нийцүүлэх ажлуудыг бол хийж байгаа гэж ойлгож байгаа. За хууль зүйн дотоод хэргийн яамд эрхлэх асуудлынхаа хүрээнд салбарын яамнуудаас хууль тогтоомжийн үзэл баримтлалын төслийг эрүүлэх тохиолдолд бол хууль зүйн яам бол энийг нь үзэж хянаад одоо үзэл баримтлалыг батлаад ингэ явж байгаа. Одоо хамгийн гол зүйл бол энэ 6-гийн 2-той холбогдуулаад ашигт малтмалын хууль одоо шинжилсэн найруулга бол нэлээд хүлээгдэж байгаа. За хот тосгоны хуулиудын дагуу одоо хот тосгон байгуулах асуудлууд ингээд бас яригдж байгаа. Энэ мэтчлэн бол үе шаттай нэрхэлсэн яамдууд хариуцсан сайдуудаас бол үзэл баримт хуулийн төслөө боловсруулад ирэхэд бол хууль зүйн яам бол оролцоо явж байгаа. За энэ дээр сайн зүрх гишүүний төрөний хэлдэг тэр орчуулгын асуудлыг ярихын тулд бол бүр нарийн зүгээр энэ орчуулгын асуудал биш байхгүй, нөгөө эрх зүйн цаана агуулгын асуудал байгаа болохоор энэ бүр судалгаа хийж яахгүй бол та нар өөрсдөө гахын жишээлбэл The United Nations буюу нэгдсэн үндэсний байгууллага гэдэг чинь монгол хэл дээр буруу орчуулгатай байгаа байхгүй. Англи хэл дээр nation гэдэг чинь nation state-тэй хэлсэн болохоос биш nation nationality гэдгийг хэлээгүү. А бид нар тэрийг үндэстэнгээ орчуулсан. Үндэстнэр нь ярих юм бол одоо Тажик үндэстэн чинь Тажикстанд болон Афганистанд амьдарч штэ ингээ хил дамжсан. Тэгээ тэр үндэстнийг гэж ярих юм бол энэ чинь жинхэнэ одоо орчин үеийн улс гүрнүүдийн хоорондын харилцаа маш том. Энэ бол бүх үндэстэн дээр гарна. Гэх мэт ингээд энийг бол үнэхээр нарийн судалж хийх ёстой. Инхээр сайдад харин хандаж хэлэхэд сая энэ сайн зүрх гишүүний үр дүнтэй байх ёстой шүү. Энэ хилцүүлэг юмнууд чинь ингээд үр дүн чиглэсэн ийм ажиллагаатай байх ёстой гэдэг. Яг энэтэй холбогдуулаад энэ хяналт шалгалтын хуультай холбогдуулаад инхээр сайдаа нэг юм хэлмээр байна. Одоо та энд ингээд бүх хүмүүсээ аваад ороод ирсэн 11 байнгын ороогоор ингээд хэрэггүй шүү. Яг гэвэл сая би энэ хуулийг харж байхад хоёр зүйлийг яг нийлүүлээд хоршуулаад тайлбарлахад одоо бид нар дээр ч гэсэн энэ олон дарга нар хэрэггүй. Яг манай салбарын нөгөө дүн шинжилгээгээ хийгээд манай юм ороод ирсэн байж байгаа юм. Харин тэгэхээр та одоо энэ хүмүүсийн ажлын цагийг бараа дуусж байгаа байхгүй юу? Эндээс зөндөө хүмүүсээс нь манай хүмүүс юм асуухгүй. Бид байнгын хорооныхаа юрисдикцийн хүрээнд л юм асууна. Тэгэхээр та хууль зүйн байнгын хорооны зүгээс энэ юг би хэлж шүү. Та энийг тэгэхээр дараагийнхаа юун дээр их хурлын удирдлагатай ч гэсэн яриа би дэмжиж өгнө. Тэгээ яг тэгж яваарай. Тэгээ энэ хүмүүсийн ажлын цаг чинь бүр баларч байгаа шүү дээ. За Баярбатар гишүүний микрофоныг өгье.